гэрэл сайдаа энэ гоё томьёологдоод орж ирж байгаа юм. Жагсаал цуглаан хийх эрхчлөөний тухай хууль гээд гоё сонсогдож байгаа үз? Би ийм гоё юм төр томьёолоод ороод ирэхлээр л өөрөө ирэхгүй хардах сэтгэл төрөө өвчтэй. Ягаад гэвэл яг гоё юмны ард муухай юм нуугдж идэг. Тэгэхээр та нараа зөвдөд би энэ хуулийг анхнаас оруулж ирэхэд нь Алтан гэрэл сайдыг дэмжижээс энийг оруулж ирээ гэд. Тэгвэл арчилсан Конго улс, бүгд найрамд гарчилсан Герман улс бол ерөөсөө арчилсан байгаагүй. Нэр нь тийм байсан байхгүй. Тэгэхээр энэ дээр сайжруулах гээд би одоо саяын танилцуулгад сарж байхад хориглосон зүйл заалт урд хуулинд байгаагүй юм дээр их тодтогоод юм хориглоод оруулаад ирэхлээр урд хуулинд байгаагүй хоригууд нэмэгдээд ороод ирж байгаа юм биш үстэй. Энэ ч бол тэгвэл нөгөө юмыг сайжруулах гээд муужруулсан юм болж хувирахгүй. Тэгээ энэ яг хууль зүйн манай тамгын газраас гаргасан дүгнэлтэн дээр нэгдүгээр хэсэг дээр нь яг төгсгөлд нь ингэж үтсэн байгаа л да. Уг эрхчлөөг хязгаарласан зохицуулалт цөөнгүй байгааг анхаарахыг зөвлөж байна гэд. Одоо тэгээ энд хүний эрхийн комиссийн байхгүй байна. Ийм хууль орж ирж байхад хүний эрхийн комиссийн ирээд суудаг байх ёстой шүү. Энийг бас сануулад хэлчмээр байна. Тэгэхээр уг нь асуувал хүний эрхийн комиссаас асуух гээд байхгүй. Тэгээд нөгөөх нь байхгүй байгаа учраас одоо тайлбар маягаар би юунаас тамгын газраас л асуух гээд байна л да, тайлбар авахгүй. Энэ ингээд хязгаарласан зохицуултууд орж ирж байна гэдэг чинь нөгөө энэ сайхан үгэндээ таарсан эрхчлөөний тухай хууль болчихоо, энийг хязгаарлах нөхцөлийг муутгасан хууль болчихоо. Энэ дээр нэг тайлбар өгөөч. 2 номер. За гişүүд таны гişүүний асуултанд хариулъя. Тамгын газрын гаргасан хууль зүйн дүгнэлтэнд бас дурдсан хүрээнд хариулъя. Тухайлбал одоо хүчин төгөлдөр үүсэж байгаа жагсаал цуглаан хийх журмын тухай хуулинд жагсаал цуглаан хийхийг хориглох газрыг бол тодорхойлсон байгаа. Энд бол тодорхой нэр төрлийн газруудыг дурдсан. Харин шинэ төсөл дээр бас хориглох газруудыг бас жагсаасан байгаа. Энэ дээрээ бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас зарим одоо хоригдсон байршлыг бол өргөжүүлсэн шинжтэй байна гэдгийг дүгнэлтэнд дурдсан. Венецийн комиссийн эвлэлтэн нэгд хэрэгчлөөний талаарх байр суурийн эмгэтгэлд болон одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос өгсөн зөвлөмжүүдэд дурдсанаар болвол энэ одоо жагсаал цуглаан хийх байршлын асуудал дээр бол аль болох чөлөөтэй тайван цуглааныг зарчим үед нийтийн гудамж талбай гэх мэт олон нийт чөлөөтэй нэвтрэх боломжтой бүх газар хийхээр зохицуулах нь зүйтэй гэсэн байгаа. Тэгэхээр одоогийн төсөл дээр бол өмнөх одоо буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас ялгаатай нь гэвэл тодорхой нэг жишээ дурдахад бол төрийн тусгай хамгаалалттай дээр бол жагсаал цуглаан хийхийг хориглосон байгаа. Энд бол төрийн хамгаалтын байнгын болон төр бүсийг оруулж өгсөн. Энэ нь бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас бас төр бүсийг нэмж оруулснараа ялгаатай байгаа. За мөн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор бас энэ тусгай хамгаалалт төрийн тусгай хамгаалтанд байх зүйлсийн жагсаалтыг баталж байгаа. Мөн улсын онц чухал объектын жагсаалтыг баталж байгаа. Журмын төсөлд бол онц чухал объектуудад бас жагсаал цуглаан хийх хориглоснороо засгийн газар бас өөрөө энэ одоо тогтоолоороо тухайн одоо хоригдсон газруудын байршлыг өргөжүүлэх ийм эрсдэл байна гэж дүгнэлтэнд дурдсан байгаа. За Алтан гэрэл сайдын микрофоныг өгье. Тэгээд тэгинт хуулийн золтой холбогдуулаад энэ дүгнэлт гаргаад за энэ дээр бол одоо бид өөрсдөө дүгнэлтийн асуудлыг бас энэ зарим нь яагаад нийцэхгүй байна, зарим нь яагаад энэтэй бид нар үзэл бодол болоод яг үнэхээр бодсон судалсан юм нийцэхгүй байна гэдэг талаар бид нар бас ингээд дүгнэлттэй холбогдуулаад гаргасан. Тэгээд бид ер нь цаашдаа бодууштай юм байл. Тэгээд энэ хуулийн төслийг маш удаан хугацаанд одоо манай энквайр сайдыг сайд байхад манай залуучд хийж л байсан, намайг багт хийж л байна. Ингээд олон удаагийн хилцүүлгийг зөвлөмжүүдийгээ урт удаан судалгаа хийгээд гаргаад ирдэг. За тэнгууд бас нэг тодорхой хугацаа өгөөд энэ хилцүүлэгт ерөөсөө оролцоогүй, энэ хилцүүлэгт одоо ямар нэг байдлаар зарим нэг зүйл материалыг үзээгүй ийм хүмүүсээр дүгнэлт гаргуулцдаг. За энэс нь шалтгаалаад тэр дүгнэлтийн
одоо бид нар хэрвээ талууд нь байх юм бол энэ дүгнэлтийн талаар мэтгэлцэж болох юм уу, ярьж болох юм уу, тайлбарлаж болох юм уу гэдэг. Сая асуудал дээр ихтэл бид нарт айгүй тийм шалтгаан бүхий тайлбар байгаа. Дараага 4 номер манай Жамхууд. За 4 номерын микрофоныг өгье. За юунд асуултанд нэмж хариулъя. За яг бид нар бол нөгөө хамгийн гол нь цаадын жагсаал цуглаан хүн үзлүүдлээ илэрхийлэхийн гол цаад үндэс суурь нь бол энэ иргэний бол улс төрийн эрхийн тухай олон улсын пакт байгаа. Тэгэхээр энэ пактын бол 21 дээр бол тодорхой зорилгоодын хүрээнд бол тодорхой заалтуудыг хийж болно гэсэн. Ялангуяа үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ёс суртахууныг хамгаалах, бусдын эрх чөлөөг хамгаалах гэдэг ийм хүрээ хязгаарууд хүрээнд бол хязгаалт хийж болно гэдэг. За бидний судалгааны хүрээнд бол дандаа энэ Герман, Солонгос, Швед гэдэг улсууд бол яг энэ хязгаалтуудын хүрээнд бол тодорхой хязгаалт. Ялангуяа нийгмийн аюулгүй, үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор зарим объектуудад бол юу хийж болохгүйгээр хязгаарласан байна. За тусгай хамгаалалттай газар гэдэг бол ялангуяа одоо Юу 4-р микрофон гүйцэгээд хариулъя. за одоогийн хуулийн дээр бол бас байгаа нөгөө тусгай хамгаалалттай газар гэдэг байгаа. Тэгэхээр одоо энэ төрийн тусгай хамгаалтын тухай хууль дээр бол банк болон төр гэсэн ийм хамгаалт бол байгаа. Тэгэхээр энийг бол энэ төрийн тусгай хамгаалтын тухай хуультай нийцүүлээд бол төр хамгаалт буюу зарим тохиолдолд өндөр дээд хэмжээний айлчлал болон өндөр дээд хэмжээний одоо жишээлбэл одоо Оросын албаны улсын Путин ерөнхийлөгч Путин ирж байхад бол энэ дээр бол төр хамгаалт авч ирсэн. За энэ дээр бол ялангуяа тэр жагсаал цуглаан хийхтэй холбоотой зохицуулт байхгүй учраас ялангуяа энэ практик за дээр нь хуульд нийцүүлэх байдлаар л энэ төр гэдгийг бол оруулж өгч. За дээр нь бол нөгөө онц чухал объектыг жагсаалтыг бол засгийн газрын тогтоолоор баталж байгаа. За энэ бол ялангуяа нөгөө цэвэр усны болон энэ эрчим хүчний гээд Монгол улсын онц чухал объектуудыг бол хамгаалах энэ объектууд дээр бол жагсаал цуглаан хийхгүй байх юм хязгаарлалт бол орцсон байгаамаа. За хоёр дахь би нэг асуулт асуугаа. Би яагаад энийг асууж байгаа гэхээр Алтан гэрэл сайдаа би бодоогүй асууж байгаа юм биш ээ. Чи юм баггүй юу? Энэ хуулиар Монгол улсад жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг тодтох шаардлагагүй юм байна. Энд чи өөрөө үндсэн хуулинд заагдсан халдшгүй эрх чөлөө байхгүй юу? Тэгсэн та нар одоо энэ хууль чинь тэрийг харин хязгаарлах яг одоо ICCPR-ийн 21-р зүйлийг ярьж штэ. 21-р зүйлийн 2 дахь өгүүлбэрээс эхлээд тэр хязгаарлах хим хэмжээнүүд орж ирж байгаа. Тэр хязгаарлалтууд эрх чөлөөг хязгаарлаж байгаа гэсэн үг бишээ гэж олон улсын хуулинд өөрөө зааж өгж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг тодтогч оруулж ирж байгаа хууль байхгүй. Энэ өөрөөр хэлбэл тэгтэл та нар энэ дараа нэр томьёон дээр чинь жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай гэж байгаа үз. Тэгсэн мөртлөө зорилт хэсэг дээр нэг дээр болохоор хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах буюу тэр эрхийг ямар хэмжээнд хязгаарлаж өгөх үү гэдгээ тэр нөгөө эрх чөлөөгөө эдэлж яхад нь ямар хэмжээнд хязгаарлалтууд хийх вэ гэдгийг зохицуулж байгаа хууль байхгүй юу гэж. Түүнээс тэр эрх чөлөө бол аль хэдийн тунхаглагдсан ийм органик хуулиар эрх чөлөөг өгнө гэж байхгүй. Хин ч угаасаа авчдахгүй юм байхгүй. Энийг одоо кристаллизац хийж тодтгох ууг нь бол шаардлага байхгүй. Тийм учраас би юуг асуусан байхгүй. За тэгээ энэ дээр 4-1-2 дээр нэг юу байна л да. Заалт энэ жагсаал гэдэг үгийг тодорхойлцсон байгаа юм. Тэгээ 4-1-3 дээр 50 жагсаал цуглаан гэдэг. Ингээхээр хоёулаа аль алинд нь жагсаал гэдэг үг орцсон. Тэнгүүтээ 50 гэдэг тодтгол болохоор тэр нь арай өөр жагсаал болчих гээд байгаа юм шиг. Тэгэхээр 50 бус жагсаалыг тодорхойлоод та нар жагсаал гэдэг. Тэгвэл Монгол улсын үндсэн хуулийн 16 болон 16-гийн 16 sorry. Үндсэн хуулийн 16-гийн 16 болон энэ ICCPR одоо энэ олон улсын иргэний болон улс төрийн болон нийгмийн иргэний эрхчлэн тухай конвенцийн 21-д чинь снаар зөвхөн peaceful assembly гэж байгаа байхгүй. Үндсэн хуулинд 50 жагсаал цуглаан нэг ярьж байгаа байхгүй. Тэрнээс өөр жагсаал цуглаан
Энэ ус харин үндсэн хуулиараа ч зөвшөөрөгдөв. Та нар энд тодорхойлоод оруулаад ирэхлээр энэ эрхийг өгөөд байгаа юм биш үсттэй. Үндсэн хуулинд олгогдсон эрхээс давсан эрх ойлгыг бий болгох гээд байгаа биш үсттэй гэдэг ийм асуулт гарч ирж байна. Алтан гэрэл сайд хариулах уу? Таны агуулгаар ер нь таны сэний хэлж байгаа энэ агуулгаар л ер нь хуулийн төслийн үзэл санаа бид нар ингэж хандж явж байгаа. За тэгээд ерөөсөө одоо энэ дайныг сурталчилсан, шалан тусгаарлах үзлийг сурталчилсан гэдэг ч юм уу. Одоо ингээд энэ хуулиар үргэлжлэснийг бид нар хууль бус чагсаал цуглаан гэж одоо нэр томьёоны үед нэрлэдэг. Таны агуулга үнэлт үндсэндээ үзэл бодлоо илэрхийлээд эрхээ эдлээд явж байгаа бол энэ чагсаал цуглаан. Тэр агуулга бол харин нэр томьёо юу байх вэ гэж ингэж ойлгогдож штэ. Бид бол энийг жагсаал цуглаан гэдгээр нь бол авсан. Гэхдээ хууль бус гэж ангилж байгаа. За энэ бол одоо яг Монгол улсын үндсэн хууль болоод бусад хуулиар зохицуулагдсан харилцаа хэм хэмжээг давлаа. Тэр энэ бол одоо хууль бус үйл ажиллагаа шүү гэж яаж ангилах вэ гэд. Тэгээ энийхээ одоо санааны юу гэхээр бид нар энэ хууль бус гэдэг зүйлээ бас нэлээд сайн тодорхойлохгүй гэдэг таны хэлдэгчлэн угаасаа байсан, угаасаа эдэлж байгаа тэр эрх чөлөөг нь ямар нэг хууль бус үндслээр хязгаарлах үндсэл болох юм шиг үстэй гэдэг зүйл дээр бид нар бас нэлээд анхаарчлал энэ дээр оруулсан.